За ингээд бүгдээрээ одоо өөрийгөө ажиглах болон тухайн одоо нөхцөл байдалд анхаарлаа төвлөрүүлэх мэдрэмжийг хөгжүүлэх тасгалууд руугаа оръё. За хамгийн ихнийх нь бол ухамсартайгаар амьсгалах тасгал. За жишээлх юм бол энд одоо ингээд нэг 10-аад тасгал байгаа. За энэ 10 тасгалыг та бүхэн маань өдөр болгон өөртөө баг багаар дадал болгоорой. За бүгдээрээ бидний хийдэг үйлдэл одоо ам, ийм нөхцөл рефлексүүд байгаа. За тэгвэл энэ үүнийг ухамсартайгаар яаж өөртөө ашигтай байдлаар амьдралдаа хэвшүүлэх юм бэ гэдэг нь бол маш чухал байгаа. За жишээлбэл амьсгалаар ухамсартайгаар амьсгалах дасгалыг хэдүүлээ уншиж үзье. За нэгдүгüүрт нь бол тайван тухтай байдалд сууна эсвэл хэвтэнэ. За хэрвээ сууж авах юм бол та нуруугаа цэх байлгана. Хэвтэж байх юм бол эзэн дээрээ зөөлөн гараа тавиарай. Дараагийн дугаарт нь нүдэн айнаад анхаарлаа амьсгалдаа төвлөрүүлнэ. Амьсгалаа авах гарах мэдрэмжийг зүгээр л ажиглана. Дараагийн дугаарт нь хамраараа чимээгүйхэн амьсгалаа авч нэг гэж дотроо тоолно. Дараа нь амаараа амьсгалаа гаргаж 2 гэж тоолно. Ингэж аажмаар 10 хүртэл тоолоод дахин 1-ээс 10 хүртэл хэвтэн хийгээрэй. Амьсгалж байх зурт нь ямар нэгэн бодол, мэдрэмж орж ирэх юм бол түүнийг шүүмжлэлгүйгээр зүгээр л ажиглана. Тухайлах юм бол Тэнгэрийн үйлс одоо нүүж байгаа байдлаар ажиглаад тэр бодлоо хүлээн зөвшөөрөөрэй. За ингэснийхаа дараа та бүхэн дараах 3 асуултанд хариулна. Ер нь бол дасгал болгоны дараа 3 асуулт байгаа. Энэ дээр саяын дасгал дээр тухайлах юм бол зөвхөн амьсгалдаа төвлөрөхөд танд ямар мэдрэмж төрсөн бэ? За анхаарлаа төвлөрүүлж чадсан уу? Эсвэл анхааралт нь сайрансан уу? За дасгал хийснийхаа дараа таны сэтгэл зүйд ямар өөрчлөлт ажиглагдсан бэ гэдэг дээр анализ хийгээд төвчөртэй 3 асуултандаа хариулж бичээрэй. За дараагийн дасгал маань ухамсартайгаар ажиглах дасгал. За эдгээр дасгалууд маань бүгдээрээ одоо та тухайн агшинд төвлөрч чадсанараа яаж одоо биеийн болоо сэтгэлийн амар амгаланг өөртөө бий болох вэ гэдэг дасгалууд байгаа учраас ухамсартайгаар ажиглах дасгал бол маш чухал. За ажиглалтын дасгалыг хийхдээ орчин тойрноосоо ямар нэгэн зүйлийг сонгож аваад наривчилж ажиглаж болох тийм зүйл байх юм бол илүү сайн. Энэ зүйл дээр эдгээр дарааллын дагуу ухамсартайгаар ажиглаад тэгээд асуултуудаа хариулж хичээрэй. Дараагийн дугаарт нь биеийн мэдрэмжийг ажиглах бясалгал. Биеийн хэсэг бүрийг анхааралтайгаар ажиглах замаар өөрийгөө мэдэрч тайвшрал амар амгалан байдалд хүрэх зорилготой. Тэгэхээр та дасгалаа зааврын дагуу хийгээд 3 асуултандаа хариулаад өдөр болгон дадал болгоорой. Анхааралтай алхалтын дасгал. За энэ дасгалыг та хийж одоо ухамсартайгаар алхалтаа ажиглаж алгаснараа аливаа зүйлд ухаарах, төвлөрөх ийм боломжийг олгоно. Тэгэхээр зааврын дагуу ухамсартайгаар алхах дасгалаа хийгээд ухаарлаа улам хөгжүүлээрэй. За ухамсартайгаар хооллох энэ бол маш чухал. За одоо бол орчин үед хүмүүс хоолоо идж жагаад за ухангаа одоо хоолоо иддэг зуршилтай болсон. Энэ бол маш буруу. За тэр тийхэл одоо бид нар юун дээр өөртөө дадал сулах вэ гэхээр ухамсартайгаар хооллох. Хоол гэдэг чинь зөвхөн одоо нөгөө амаараа оруулаад юу ч хамаагүй ижижийдэг зүйл ерөөсөө огт биш. Тэгэхээр хоол хүнстэйгээ та яаж илүү гүн бат холбоо үүсгэж хооллох үеийнхээ анхааралтай байдал ухамсарт мэдрэмжийг хэрхэн төлөвшүүлэх вэ гэдэг дасгал байж байгаа. Тухайлах юм бол эхний энэ дасгалын алхмуудыг хэдүүлээ одоо харъя. Энэ одоо дасгалд зориуд нэгэн хоол эсвэл хөнгөн 100 сонгуул илүү тохиромжтой. Тэгээд та хувтай 50 орчныг сонгоод сууж иднэ. Гар утас, зураг зэрэг одоо хоол идэхэд анхаарал сарниулах зүйл байх юм бол аль болох хоолдоод тааламжтай уур амьсгалыг бүрдүүлэх нь чухал. Хоолоо идэж эхлэхээсээ өмнө нүдэн айнаад уртаа бага хоолндоо талархал илэрхийлнэ. Энэ бол одоо энэ хоол одоо бий болоход оролцсон хүмүүсийн хөдөлмөрийг ч мөн одоо та ухамсарлаж хүндэтгэж авах юм бол илүү сайн. За эхний одоо амтлагаагаа хийснийхаа дараа хоол нь маань ямар
орсон найрлага орсон байна, үнэр нь ямар байна, амт нь ямар байна гэх мэтчлэнгээр зүйлд нь анхаарал хандуулах хэрэгтэй. Удаан зажилж амт бүрийг нь мэдэрч эдгээрээ амтны зөөлөн нарийн ялгааг ажиглах хэрэгтэй. Тухайлх юм бол төмс ийм амттай байна, болцсон нь ийм байна ч гэдэм үү те. Төмсний одоо ач тус нь витамин С-гээр баялагч гэдэг юм уу, энэ зүйлүүдийг ажиглаж бодож идэх нь байна. Амт бүртэй хамт тухайн мөчөд бүрэн оршихыг хичээх хэрэгтэй. Хэрвээ таны сэтгэл санаа сайрнах юм бол зөөлнөөр өөртөө сануулад за би чинь анхааралтай хоолоо идэх ёстой гэх мэтчлэнгээр анхаарлаа хооллоо идж байгаа үйл явцдаа анхаарлаа хандуулах нь чухал ах нэ. За ингээд ухамсартайгаар хооллох дадлыг та хэд хэдэн удаа татаж хийснээр танд магадгүй өдөр тутмын дадал олж хэвшнэ. Ингээд үр хүүхдүүддээ гэр бүлийнхэндээ ч мөн энэ дасгалыг хамтдаа хийлгэж хэвшээрэй. За ингэснийхаа дараа та бүхэн маань 3 асуултанда хариулж чигээ бити мартаарай. За дараагийн дасгал нь ухамсартайгаар сонсох байна. За сонсож буй зүйлдээ бүрэн төвлөрөх замаар ухамсарт анхаарлын чадвараа гүнзгийрүүл хөгжүүлэх юм дасгал байна. Энийг мөн зааврын дагуу хийгээрэй. Ухамсартайгаар биеийн хөдөлгөөн хийх. За удирдамжтай буюу яг зааврын дагуу йогийн дасгал, йогийн нэгэн урсгалын зургийг би та бүхэндээ санал болгоно. За энэ яг алхмын дараалалаар өдөр болгон мөргөх нарны мөргөлийн дасгалыг та бүхэн маань хөвчүүлээрээ маш сайхан үр дүн гардаг байгаа. Би ч гэсэн өөрөө өдөр тутамдаа хэрэгжүүлэхийг хичээдэг, дадал олгодог ийм арга байгаа. Тэгэхээр энэ йогийн дасгалаар биеийнхаа болон оюун санаагаа зэгцлэхэд маш их тус нэмэр болно шүү. Тэгэхээр энэ дасгалыг заавал хийж хэвшээрэй. За нарны мөргөл энэ бол маш чухал. За энэ нарны мөргөлийн дасгалыг нарны мөргөлийн онлайн ангид ороод бид нар чинь маш их өндөр төлбөрөөр нэг сараар суралцдаг шүү дээ. Тэгэхээр эндээ энэ дижитал бүтээгдэхүүнийхаа ангид байснараа та бүхэн маань өдөр болгон дасгалаа хийгээд эрч хүчийг мэдрэх боломжтойгоор даваа талтай байгаа. За мод байрлал гэсэн хэсгээс эхлээд энэ цагийн зөөний дагуу та бүхэн маань дасгалаа өдөр болгон хийгээд өөртөө тааламжтай аяыг сонгож мөн хийвэл илүү тохиромжтой. За дижитал завсарлага гэж байгаа. За энэ англи дээр байхдаа бол дижитал детокс бид нар хоолны детокс барьдгаас илүү энэ дижитал детоксыг барьж үзэж байгаагүй тий. Тэгэхээр энэ бол бидний амьдралд маш чухал ийм детокс буюу завсарлага авах ийм сорилт байх магадaltaй. Тэгэхээр та бүхэн маань ухаалаг дижитал энэ амьдралаасаа ухаалгаар нөгөө нэг завсарлага аваад өөртөө бас эрүүл дадал хэвшүүлэхийг хичээгээрэй. Энэ бол гэр бүлийнхнаараа хийхэд өргөөж хайр инэрлийн бясалгал. За хайр анхаарал төвлөрөлтөй хамтарч ингэж дамжуулж хийснээрээ аливаа зүйлийг эргээр харах, эерэг хандлага төлөвшөх, энэрэнгүй сэтгэл бий болгох гэх мэтчлэнгээр эерэг байх дадлуудыг мөн хийх боломжтой байгаа. За ингэж хийж явах явцдаа өөртөө ийм гоё эрүүл батламж өгүүдийг хийлж мөн хэвшээрэй. Жишээлбэл би аз жаргалтай байна, би эрүүл байна, би аюулгүй байна, би ямар тайван байна, би ажилтай байна, би гэр оронтой байна гэх мэтчлэнгээр ингээд эерэг сайхан зүйлүүдийг өөрт байгаа зүйлүүдэд талархлаар ингэж дамжуулж өөртөө бий болгоорой. За энэ бүгдийн дараа ухамсартайгаар эргэцүүлэл хийж үзээрэй. Саяын дасгалуудыг 10-аад дасгал зааж өглөө шүү дээ тий. Энэ дасгалуудаа өдөр болгон ухамсартайгаар өөртөө хайртайгаар чин үнэнчээр хийгээд хэвшүүлээд за энэ явцдаа та бүхэн маань 10 хоногт нэг удаа эргэцүүлэл хийж эргэцүүллийнхаа тэмдэглэлээр тэмдэглэж бичээд дараагийн удаа юу сайжруулах гэдэг алхмаа тодорхойлж байгаарай. Тэгэх юм бол дадал болоход
За тэгээд хэвшил болоход, бусдад нөлөөлөхөд, та өөртөө итгэлтэй болоход, өөрийгөө хайрлахад гэх мэтчтэнгээр олон зүйлүүд дээр м, ийм эерэг үр дүн харагдана. Тэгэхээр та бүхэн маань эргцүүлэлээ хийгээд би ямар дасгалыг одоо зөв хийж гин, алийг буруу хийж гин, одоо аль дасгалаа сайжруулах шаардлагатай байна гэх мэтчилэнгээр эргцүүлэлээ тэмдэглэж бичих хэрэгтэй шүү.